Зохиолыг бичсэн Нямарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батсүрэнгийн Энхтүл. Хуур. Туургыг нь ханийн талд хүртэл шахам шуулсан гэрийн хаяагаар сарны цагаан туяа сүү хасагчсан мэтэл тунана. Нойр нэгэнт хулжсан залуу эр хэвтэртэй багахан хөрвөөгөөд хан тийш эргэв. Түүний нүднээ өдөр мэт орчны байдал даанчиг илхэн аж. Гэрт ихнэр болоод нялх багахан хүүгийнх нь хаа нэг яргалахаас өөр аниргүй билээ. Яагаад ч юм бунтрын нойр энэ шүн бүр мөсөн хулжиж орхив. Элдвээ юм бодсоор хэвттэл бүр үүр цайхан байна шүү. Энэ нойр бүр яаж орхив? Бунтар ийм бодсоор орон дээрээ өндөж суулаа. Тэр дэрэгдээ тайван ойрсох эхнэрээ сэрээжихгүй хичээж шарваар өмдөө холхиндог гуталтай сэм өмсөд цээж нүцгнээр гэрээс гарав. Гадаа тогтуун дэндүү сайхан ажээ. Бунтар булчин шүрмсэн зангирсан борог биеийнхээ чилээг гаргаж хідэнтэй сонайна. Гэрийн хаяанд хэвтсэн хоёр гөлгөн нохой эзнээ харж сүүл хөдлөксөөр босч ирэх гэсэнд бунтар зөөлөн зандраад буцааж хэвтүүлв. Иш. Энэ хоёр хизээ нохой болж надад нэг нэмэр болно доо. Залуу эрийг бодож дуусаагүй шахан байтал уйж хонсон хүрэн морин хамраа тачигнуулж ямар нэг зүйлээс үргэх мэт болов. Харин хоёр гөлгөн нохой сүүлээ хавчиж цагиргалаад зөөлнөөр гинэх хаж. Бунтар эргэн тойрноос сэжиг бүхий харцаар хоромхон нэгжив. Юу ч үзэгдсэнгүй. Энэ дэлгэр цагт боохой хот эргэн гэж баймгүйсэн. Арай за тийм юм гэж хаанаас байх вэ? Бодолтойгоо тэрсэлдсэн гэр өдөө орохоор эргэлээ. Гэтэл хажуухнаас нь өвсөн дээгүр ямар нэгэн амтан гулсах, аль эсвэл хөлөөж хэрсэн хүн алхах шиг бүгдгэн чимээд зөөлнөр дуулдах тэр. Бунтар аажуухан эргээд тэр зүгт харлаа. Тэнд осолдохгүй нэгэн хүн ирж байхаж. Сайтрал авсгаж харав. Эрэгч хүний баруун гар мөрнийхөө угаар байхгүй байх бөгөөд ганц бие зүүн гар нь эв хавгүй савчаад өрөөсөн хөлөөж хэрсээр наашилж байх үзэгдлээ. Бунтар нүдэндээ итгэсэнгүй. Тэр хүн ганцаар биш байхаж. Хажууханд нь бас нэгэн хүн мөлхсөөр айсвэ. Энэ чинь ямар ёрын амьтас вэ? Арай. Бунтар аажуухнаар гэр өдөө ухарлаа. Өрөөсөн хөлөөж хэрсээр ойртох хүн нэгэнтээ муухай бархираад өөдөөс нь ухсхийв. Тэр одоо бунтартай яг тулжээ. Жин үдийн гал улаан наран орой дээрээс халуун шатаан шарж, жигнүр аятай халсан газар улан доороос хиншүү ханхалтал төөнөн. Энэ их аагам халууны дундуур ар өврөөрөө армаг тармагхан модтой багахан уулын нэгэн ингэрийг бариад ганц мортон залхуу таяа гэлдэрнэ. Түүнийг лавсхан ажвал онгож ганцсан саарал даавын тэрлэгийг хүдэр зузаан биедээ хидэрсэн уулын буг мэт орог халиу морьтой 40 орчим насны эр байх. Түүнийг цэвэн гих бөгөөд ойрын хідэн хошуудад түнжин цэвэн гих алдраар дуурсагдах болсон нэгэн. Цэвэн манж гүрэн Монголын төрийг засагласан энэ он жилүүдэд тохиож төрсөн нэгэн боловч толгойдоо 5 гизэг нэгэхэнч тавьж үтсэнгүй. Тэр бүхэл хар толгойд нь хуруу хэрийн ус ургамгцал хуу хусчихдаг содон зуршилтай ирээж.
Тиймээс л хошуу нутаг даяар түүнийг өсгүй түнжин толгойгоор нь тийм нэрлсэн хэрэг билээ. Намар нутгаас гарсан түнжин цэвэн өвөрлөгч хошуудаар хазаар гүйлгэж явсаар өдгөө нутгийн зах руу орж яваа нь энэ. Тэр аниргүйхэн явсаар нэгэн багахан довцог ууд гартал морин хамраа дуугаргаж аргиж цахлан өргөлээ. Түнжин цэвэн морь үргэсэн зүгөөд харж их л гайхширх мэт болж хэсэг зогсов. Түүний өмнөхөн газарт багахан цагаан бүсөөр хагас ороосон хүний үхтэл хүүр харагдана. Ухта багахан ороосон бус нар салхинд илэгдсээр цагаан бүс үжирч урагдсан гэлтэй аж. Үүнээс нь үзвэл уг хүүр энд баггүй удсан бололтой. Цэвэн их л нухацтайгаар хөсөр хөвтөх хүүрийн зүг ширтэн. Хүүрийг нохоо шов хөндөөгүй байх боловч өтөнд өвч баригджээ. Азар салхин дээр нь байх тул түүнд үхтэлийн ёрын үнээр хараахан хүрсэнгүй. Гүй бас их л удсан бололт байдаг. Ямар нүгэлтнийхэн зовлог болохоор амтэн хүнддэггүй юм бол доо хөрхий. Ингээд би өөрөө өгчхэд энэ мэт амттын ад болох үе дээ. Гэж хоромхон бодож амжсан цэвэн морныхоо амыг огцомхон эргүүлв. Гэтэл нүднийх нь үзүүрт хүүрийн өрөөсөн гар татвсхийн хөдлөг шиг тусчээ. Цэвэний бие өөрийн ирэхгүй ард засхийг шиг болж үхтэл тийш анхааралтай ширтлээ. Ямарханч анир хийгээд хөдөлгөн алга. Цэвэн хэц гэж ай муутайхан дуу алдаад морио давирч үхтлээс холдлоо.